Сайн байцгаана уу хүүхдүүд. Багш нь та бүхэндээ зориулаад нөхцөлдүүлэн холбох нөхцөлийг зөв бичиж сурах сэдвт хичээлийг бэлтгэн хүргэж байна. За энэ удаагийн хичээлээр гэдэс, жирэгэлдэг, жирэгэлдэггүй тохиолдол, хатуу зөөлнийг баримтлан залгах, эр эмийг харгалзан залгах, зарим нөхцлүүдийг шууд залган бичих хэлбэрүүд байгааг сайн анхаарч хийгээрэй. За оруулж өгсөн эхүүдийг уншихдаа хаана ямар нөхцөл орсныг маш сайн ажиглаж нүдлээд үндэсний үчгээр болоод хэрэглэгчд болгохыг хүсье. За нөхцлөөр хуйлгаж өгсөн үгсийг ажиглаад ямар үед гэдэс жирэглэж байна, хатуу зөөлөн дэвсгэр орсон үед яаж үчиж байна, ямар нөхцлүүдийг шууд залгаж үчиж байгаа маш сайн анхааралтай хийж гүйцэтгэхийг хүсье. 1. Нөхцөлдүүлэн холбох нөхцөл хүснэгтээр 2. Хуйлгагч, эс хуйлгагч нөхцөлөөр нь ялган бичих 3. Өгүүлбэрийг уншаад хуулж бичих 4. Холбоо үгсийн уншаад хэрэглэгчд болгох 5. Дээд дэвсгэр үсгээр төгссөн үйл үгийн хувиллыг ажиглан хуулж бичих 6. Гэрийн даалгавар гэсэн хэсгээс энэ удаагийн хичээлийн агуулга бүрдэж байна. Нөхцөлдүүлэн холбох нөхцөлийг зэрэгцүүлэн холбох, өгсрүүлэн холбох нөхцөл гэж ангилдаг. Зэрэгцүүлэн холбоно гэдэг нь нэг үг нөгөөтэйгөө тэгш хэрэгтэй. Өгсрүүлэн холбоно гэдэг нь нэг нь нөгөөдөө захирагдахыг хэлдэг байх нэ. За хүснийг хэлбэрээр оруулж өгсөн хэсэгт хэрэгэл бичигт нөхцөлийг хэрхэн бичдэг, үндэсний бичигт хэрхэн бичдэг хэлбэрүүд мөн жишээ үгийн хамт оруулж өгчээ. Улаан өнгөөр гэдэс жирэглэн ордог хэсгүүдийг тэмдэглэсэн бөгөөд хөх өнгөөр нөхцлүүдийг ялган тэмдэглэсэн болно. За ингээд жж нөхцлийг өгөн залгахдаа хатуу зөөлнийг санагалзан залгана. Гад гээд гэсэн хэлбэрийг мөн эр эмээр нь харгалзан залгана. Энэ гээгүүлэгч чивсгийг шууд залган бичнэ. Саа дөрвөн зэрэгт нөхцлийг үндэсний бичигт x-агаар гисэгээр гэж эр эмийг харгалзан бичдэг. Эвч нөхцлийг үндэсний бичигт баачуу ийм үгэнд бол бэчүү гэж бичиж уншихна. Магц дөрвөн зэрэгт нөхцлийг үндэсний бичигт магцаа, мигцээ мөн адил эр эмийг харгалзан залгах нь байна. Тал дөрвөн зэрэгт нөхцлийг үндэсний бичигт нэг хэлбэрээр бичдэг бөгөөд эр эмийг харгалзан унших нэ. Ихлаар нөхцлийг үндэсний бичигт хулар, хүлэр гэж бичнэ. Мэдээж эр эмийг харгалзан залгаж бичихнэ. Вал дөрвөн зэрэгт, бал дөрвөн зэрэгт нөхцлийг үндэсний бичигт нэг хэлбэрээр бичдэг бөгөөд гээгүүлэгчээр төгссөн үг нь шууд залган бичдэг нөхцөл байх нь. Янгууд, ингүүд нөхцлийг үндэсний бичигт янгуудаа, ингүүтээ гэж бичнэ. Мөн адил эр эмийг харгалзан залгах бөгөөд гэдэс жирэглэн бичсэн байгааг санаарай. Янгаа дөрвөн зэрэгт нөхцөл үндэсний бичигт янгаа, ингээ гэж эм эрийг харгалзан залгана. Илгүй гэдэг нөхцлийг ил, үгүй гэсэн хэлбэрээр оруулж өгсөн байна. Мөн адилхан гэдэс жирэглэн бичдэг нөхцөл байх нэ. Дээрх нөхцлүүдийг үйл үндсэнд хэрхэн бичсэнийг ажиглаад хуйлгагч, эс хуйлгагч шинжээр нь хүснэгтийн дагуу ангилж дэвтэртээ бичээрэй. За жишээ нь энэ, гад гээд хэрэглэгчд энэ А4 зэрэгт гэх мэтээр ангилан бичих нэ. Дээрх нөхцлүүдийг үйл үндсэнд хэрхэн бичсэнийг ажиглаад хуйлгагч, эс хуйлгагч шинжээр нь хүснэгтийн дагуу зөв ангилсан бол өөрийнхөө хийсэнтэй харьцуулан хянаж үзээрэй. Дараах өгүүлбэрүүдийг зөв уншаад хуулж бичнэ. Хөх өнгөөр тодруулсан үгсийн дүрмийг тайлбарлаарай. Багш нь эхний өгүүлбэрийг галгаар болоод орчин цагийн монгол хэлэнд хэрхэн уншихыг харьцуулж уншиж өгье. Бусад өгүүлбэрүүдийг та нар яг адил хийж гүйцэтгээрэй. Үдэсийн бүрэнхүй тасуурамагцаа унтаажуу наран хэбэхүүдүү босдог байжээ. Үндэсний бичигт галгийг ингэж уншсан бол орчин цагийн монгол хэлэнд үдшийн бүрэнхий тасрамагц унтаж наран хэвийхэд босдог байжээ. Холбоо үгсийг уншаад хэрэгэл бичихт буулгаарай. Эхний хэсгийг багш нь уншиж өгье. Бусдыг та бүхэн хийж гүйцэтгээрэй. Өрлүүгээ босуугаад өглөө босоод гэсэн үг байна. Үгээ хэлээгээд
үг хэлээд гэх мэт цаашид үргэлжлүүлэн уншиж дэвтэртээ тэмдэглэн бичээрэй. Дээд дэвсгэр үсгээр төгссөн үйл үгийн хувиллыг ажиглан хуулж бичнэ үү? Наад нэгдсэн үйл үндсийн хувиллыг үндсний өвчгээр хийж гүйцэтгээрэй. Багшийнх нь оруулж өгсөн 2 үг дээд дэвсгэр үсгээр төгссөн үгс буюу зангид бүрд гэсэн үгс байна. Тэгвэл хойд талынх нь хэсэг гэдэс жиргэлгүйгээр шууд нөхцөл залгасан хэсгүүд байна. Энэ хэсэгт дээд дэвсгэр үсэг үгийн дунд ямар хэлбэрээр орсныг маш сайн ажиглаж хийгээрэй. Гэрийн даалгавраа хийж гүйцэтгээд дараах хаяг руу анги овг нэрээ өвчиж илгээгээрэй. Санамж хэсэг даалгавар илгээж байгаа тайлбарыг зөвхөн хэрэл бичгээр буюу орчин цагийн монгол хэлээр багштай илгээхийг сануулж байна. Анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа.